галзуу кино сувагтаан тавтай морил. За, блогийнх нь энэ удаад ярьж өгөхөөр сонгосон галзуу кино бол 2022 онд гарч байсан Falling for Christmas. Christmas-ын орой болох энэ сайхан өдөр та нартай зориулаад мо Бруно энэ галзуу гоё гэгээлэг романтик киног ярьж өгөхөөр сонголоо. За тэгээд энэ галзуу гоё киног та нарт ярьж өгөхөд дугаарыг маань хамтрагчаар илүү сонголт, илүү боломжийг үргэлж олгодог Top Electronics электрон барааны дэлгүүр хамтран хүргэж байна. Та нар маань тэгээд subscribe дарж амжаагүй болсаа ба алаарцсан бол лайка дарахтал тэгэл болоо явж байгаа юм шүү. Ингээд хэдүүлээ энэ галзуу гоё романтик киноны тайлбартан орцгоё. За зочид буудлын магнат тэргүүн баяны охин Сера бол амьдралдаа юу ч хийж үзээгүй эрх танхил охин. Тэр аавынхаа тансаг зэрэглэн амралтын газруудын нэгд амьдардаг. Аав нь өөртөө уулзахаар ирсэн учраас тэр өглөө Сера эрдэнэхөөсөө арай эрт сэрж. Тэгээд тэрээс ирсэн даруйда найз залуу таадтайгаа холбогддог. Серагийн аав нь ирсэн гол шалтгаан нь тэрнийг зочид буудлынхаа сүлжээнд ямар нэг ажил хийлгэхийг хүсжээ. Гэвч Сера зочид буудалд ажиллахыг хүссэнгүй. Харин найз залуу шиг эмлүүнсэр болохоор төлөвлөж байдаг. Тэрнийг уцаар арих зуур хувийн туслах нь бас тэрний гоо сайхны багийнхан ирээд тэрэнд хамгийн дээд зэргийн үйлчилгээг үзүүлж тэр өдөр өмсөх хамгийн үнэтэй загварлаг хувцснуудыг санал болгож эхэлнэ. Серагийн найз залуу таад бол Instagram дээр олон сая дагагчтай инфлюенсер нэгэн байлаа. Таад ч бас Сера руу очихоор замдаа явж байна. Тэгээд тэр Серад "Чи яаж зочид буудалд ажиллах юм бэ? Чи өөрийгөө ингэртээ нэрээ биччихэд явж гэнэ" гэж төсөөлөд үзэлтэй. Тийм болохоор аавда шууд "Би надад ажиллаж хийж чадахгүй" гэдэлж. Гэж зөвлөнө. Тэдэн ингэж ярилцах зуур таадын оруулсан постны үзэлтэнд буурч эхэлсэн учраас тэр мушуухан удсаа салгалаа. Зарим нөгөө талд Джейк гэгч залуу. Тэдний амралтын газрын цанын бааз дээр Серагийн аав ноён Белмонттай уулзаж байлаа. Тэр өөрийнхөө ажилуулдаг жижигхэн цанын баазыг томруулахын тулд ноён Белмонтоос хөрөнгө оруулалт хүсэх зорилготой байлаа. Ноён Белмонт "Хэрвээ чи надтай ажил ярмаар байгаа бол уулын бэлд надаас төрүүлж хүрээрэй" гэж хэлээд гулсанд Джейк ч тэрнийг хөөж эхэлнэ. Хэдийгээр чадварлаг цанчин Джейк ноён Белмонтыг гүйцэх бүрэн боломжтой байсан ч тэгсэнгүй. Зариуд ойрхон хожигддог. Тэгээд Джейк ноён Белмонт жижигхэн цанын баазтай хөрөнгө оруулалт хүсэж байгаагаа хэлээд шинэхэн эхэлж байгаа залуу цанчид ихэвчлэн жижиг цанын баазуудаар очиж гулгадаг. Тэгээд чадвар нь ахихаар танах шиг ийм том газарт ирдэг л дээ. Тиймээс та манад хөрөнгө оруулалт хийх юм бол танах руу ирэх цанчдын тооч эрс нэмэгдэх бах гэж зөвлөнө. Гэвч ноён Белмонт тэрнээс уучлал гуйгаад цанын баазд нь хөрөнгө оруулалт хийхээс татгалзсан. Энэ үеэр тэр өдөр өмсөх хувцас арай ихийн сонгосон Сера лифтнээс бууж ирж байна. Тэгээд тэр найз залуу таадтайгаа уулзахаар утсаар ярьж угаад санамсаргүй Джектэй мөргөлдсөнд тэрний үнэтэй хувцас руу нэг кофе өсөрчнэ. Энэ үеэр амжиж ирсэн таадаж ууруулж уучлал гуйх гэж оролдсон Джекийг хамгаалагчдаар хөөлөгдөг. Тэгээд Сера таад хоёр ноён Белмонттай өдрийн хоол идэхээр сууцгаалаа. Ноён Белмонт таадыг төдийлөн үнэлэхгүй байгаа нь илэрхий. Тэр хоёр үеэрхэд жил орчин болж байгаа ч. Чиний нөгөө онлайн бизнес чинь амжилттай юу? Аваа, онлайн бизнес биш ээ. Таад бол олон сая дагагчтай инфлюенсер штэ. Тэгвэл товчхондоо бол борлуулагч юм байна, тийм үү? Ноён Белмонт манай хоёрын харилцааг төдийлөн таалахгүй байсан ч охиндоо үгүй гэж хэлж чаддаггүй болох нь илэрхий. Джейкийг жижигхэн амралтын газартаа эргэж ирэхэд тэрний охин AV эмээтэйгээ хамт сүлд модон дээр хүслээ наахаар явах гэж байлаа. Гэвч Джейк хамт явхаас татгалзсан. Учир нь Джейк эхнэртэйгээ хамт сүлд модонд хүслээ наадаг байж. Данч эхнэр нь өөд болсон учраас тэрэнд тийшээ явах хүсэл байсангүй. Тиймээс охиноосоо өөрийнхөө хүслийг бичгтээ аавынхаа өмнөөс бас бичээд өгөөрэй заяа гэж хүслээ. Нөгөө тэгүр ноён Белмонт Джейкийн хувьд дампуурлын ирмэгт ирсэн жижигхэн амралтын газар цанын бааз аврах сүүлчийн найдвар байж. Гэвч энэ уулзалт талаар өнгөрсөнд Джейк урам муутахан байна. Тэрний байга байдлыг ойлгосон хадам ээж нь тэрэнд "Төвчээртэй байгаарэ. Гайхамшиг болно гэдэгт итгэж найд. Бас залбир" гэж зөвлөлөө. Энэ үеэр ноён Белмонт охиндоо 7 хоног томилолтоор яваад эргэж ирнэ гэдгээ хэлнэ. Сера ч зочид буудалд ажиллах хүсэлгүй байгаагаа аавдаа учруулна. Тэдний ярианаас ноён Белмонтын хайртай эхнэр нь Сераг 5 настай байхад нь өөд болсон гэдгийг бид олж мэднэ. Хэдийгээр Сера тэр үед жаахан охин байсан ч ээжийнхэн яаж ярьж, инээж, үсийг нь самж өгдөг байсныг тоодхон санаж байгаагаа аавдаа хэлдэг. Бас тэр зочид буудал Серад
Ээжийг нь санагдуулдгаа гэдгийг ч аавда бас хэллээ. Аав нь охиноо тэврээд би ээжэд чинь чамайг харж хандах болно гэж амласан. Аав нь Крисмас баярын өмнөх орой гэхэд ирчнэ гэж хэлээд явлаа. Энэ үеэр Сэрагийн найз залуу Таад уулын орой дээр зураг авалт хийхээр цасны мотоциклд ширээд хурж иржээ. Сэрач туслахдаа надад өнөөдөр хинч саад болж болохгүй гэдгийг хатуу сануулъя гэж хэлчихэд найз залуугийнхаа машинд суугаад хөдөлдөг. Нөгөө талд Джейк амралтын газарт нь буусан залуу хосод морин чаргаар үйлчилж байна. Таад Сэра хоёр ч зорьсон газраа ирж хамтдаа цасны мотоциклд суугаад уулын орой руу хөдөлцөхөлөө. Таад энэхүү адал явдалтай аялалдаа сэтгэл нь хөөрсөн байсан бол Сэрад энэ нь баг зэрэг товхгүй л байлаа. Зангид авч явахдаа тэд өөрсдөө ч мэдлгүй уулын аюултай бүс рүү яваад орчихно. Тэгээд уулын орой дээр очиод Таад Сэрагийн зургийг авч угаад тэрэнд гэрэлэг санал тавилаа. Гэхдээ зүгээр байсангүй энэ мөчөөр дамжуулаад сүүлийн үед баг зэрэг уналттай байсан сошиал хандлтаа сэргээхийг тэр зорж байлаа. За энэ үеэр Джейкийн охин Эйви өөрийнхөө хүслийг сүлд модонд үлгэж байна. Тэднийг харж зогссон нэг танихгүй хөгшин сүлд мод руу хуруугаараа тогсонд охины битсэн хүсэл дугтуунаасаа сугараад тэнгэрөөд хөөрөөд явчлаа. Үүнтэй зэрэгцээд ууланд хүчтэй салхи дээгдэж эхэлнэ. Хүчтэй салхинаас болоод Таад Сэра хоёр сандарч уулын оройгоос бушуухан буух гэсэн чи Сэра салхинд хийсэж цаантайгаа уулын оройгоос унаатгана. Харин Таад Сэрагийн хуруунд томцсон сүүн бөгжөө хатгасаар уулын нөгөө тийшээ унжоргчээ. Сэра уулын уруу нилээд өнгөрсний эцэст нэг том модыг толгоогоороо мөргөөд ухаан алдчихна. Азуулхад зочтой зугаацуулж явсан Джейк тэрнийг хараад бушуухан шиг морин тэргэндээ ачаад эмнэлэгт хүргэж өглөө. Хэсэг хугацааны дараа Сэра ухаан орсон гэдгийг эмч Джейкэд хэлсэн ч нэг асуудал үүсч. Яасан гэхээр ойлгомжтой Сэра ухаан орохдоо ослоос өмнөх юугаач санахгүй байлаа. Тэр бүхэл нэрэж сандгүй. Хотын шериф ирсэн байсан ч Сэра хэн болохыг тогтоох ямар ч боломжгүй байсан гэдгээ тэдэнд хэлдэг. Учир нь Сэрагийн хурууны хэний бүртгэл ерөөсөй байхгүй байлаа. Юу гэсэн үг гэхээр Сэра ерөөсөө гэмт хэрэгт холбогдож байгаагүй бас ажил ерөөсөө хийж байгаагүй гэсэн үг. Тиймээс тэрнийг эмнэлгээс гаргаад хаашаа явуулахаа тэд мэддэггүй. За ингээд Сэра гэрийнхэн нь хайж ирэх хүртэл эмнэлэгт байхаасаар аргагүй гэдгийг хэлэхэд Джейк тэрнийг амралтын газартаа төр байлгаж болох юм гэдгээ хэлнэ. Энийг сонссон Сэра эхэндээ дургуутсан ч тэрнийг өдөр тутмын амьдралд жирийн хүн шиг оролцож эхлүүл мартсан зүйлсээ санаж эхлэхэд нэмэртэй гэж эмчин зөвлөсөн учраас Сэра арга буюу хамт явахыг зөвшөөрнө. За Джейкийн хувьд Сэра та өмнө нь Белмонт амралтын resort-д таарч байсан гэдгээ мэдэхгүй байлаа. Тэр үед Сэра том малгай том нүдний шилтэй байсан учраас Джейк тэрний царайг харж амжаагүй ажилдаа хөрхий. За ингээд Сэраг Джейкийн жижигхэн амралтын газарт очиход Джейк тэрэнд олсон гээсэн хэсгээс хуучин хувцас авчирч өглөө. Сэра өөрийгөө энэ даныг их удахгүй гэдэгтээ итгэлтэй байлаа. Харин нөгөө талд Таад ойд төөрч явсаар хөлдөж өгөхийн даваан дээр нэг юм жижигхэн модон байшин олж очно. Тэнд Ральф гэдэг нэг хөгшин жижигхэн мөсөн цооногоос загас бариад сууж байлаа. Өөрийгөө өгөх нь гэж бодож байсан мань хүн Ральфыг хараад баярлсан бол Ральф тэрнийг кофегоор тайлахад баярлсандаа баг уйлах шахнаа. Маргааш өглөө Сэраас ирээд хөшгөө нээдэл тэрний харж сурсан байгалийн үзэсгэлэнт дүр зураг биш. Харин жирийн нэг амрагч тэрнийг өгтлээ. Тэгээд тэр өөрийгөө хэн гэдгийг санах гэж хичээсэн ч болсонгүй. Энэ үеэр Джейкийн охин Эйви орж ирээд тэрнтэй танилцж үсийг нь хатааж өгөхөөр өрөөндөө дагуулж ирдэг. Тэгээд Эйви тэрнийг хэн гэж дуудах уу гэж асуусанд Сэрад ямар ч санаа байсангүй. Тэгээд охин тоглоомнуудынхаа нэрсийг санал болгосонд Сэра Фрэнки Уоллес Поттер Сара гэсэн нэрнүүдээс Сара гэдэг нэрийг сонгодог. За тэгээд тэр хоёр өглөөний цай бэлдэж байсан Джейк болон тэрний хадам ээж дээр ирэхэд Эйви охин шууд л өглөөний мэнд Саратай танилцаарай гэж тэднийг танилцууллаа. Дараа нь Сэра өөртөө зориулж өндөг шарах гэсэн ч чадсангүй. Тэрнийг ингээд бүтлгүүтэж байгааг харж санаан зовсон Джейк тэрнийг охиныхоо хажууд суугаад хүлээж байхыг зөвлөөд өөрөө өглөөний цай бэлдэгнэ. Өмнө нь хэр баргийн хоолунд таалагддаггүй байсан мань Сэрад жирийн хүмүүсийн иддэг өглөөний цай таалагдана. Энэ үеэр Белмонт Resort-д хамгаалтын албаныхан Сэраг хайж эхэлсэн байлаа. Сэра туслахтаа өөрт нь саад болохгүй байхыг хатуу сануулсан учраас өмнөх өдөр нь тэрнийг ерөөсөө ирж хайгаагүй байж. Тэгээд тэд Сэрагийн өрөөнд ороод Таадын үлдээсэн цэцгийн баглаа болоод загтлыг үзээд тэр хоёрыг хамтдаа нэг тийшээ авчээ гэж бодцгоодог. Зарим нөгөө талд Таад нөгөө жижигхэн модон байшинд сэрж байна. Ральф тэрнийг машинаараа хот руу дөхүүлж өгөх гэсэн ч машин нь тас хүлдсэн учраас тэд хот руу хэд хоног алхах ёстой болсныг сонсоод Таад ухаан алдах шахдаг.
Үүн дээр нэмээд Ральф тэрэнд жижигсэн хөгөөд өглөөнийхөө цаг өөрөө бариарай гэж хэлнэ. Тэр өглөө Джейк амралтын газраа өөрөө цэвэрлж байлаа. Учир нь захиалга эрс буурснаас болоод үйлчлэгч цалинжуулах боломжгүй болжээ. Энэ үеэр Сера ирээд өөрийнх нь хийж чадах ямар нэг ажил байгаа эсхийг асуулаа. Учир нь эмчийн зөвлөснөөр өдөр тутмын ажилд нь оролцож байвал ой санамжаа сэргээхэд тусдаа гэж тэр бодож байлаа. Гэвч Сера нэгч зүйл зөв хийж чаддаггүй. Тэр ор хураач чадахгүй, цаан чүрч чадахгүй, ариун цэврийн өрөө цэвэрлж чадахгүй, ер нь ямар ч нэмэр болохгүй л. Тэгээд Сера хэсэг хамс хийхдээ Эви охины өрөөнд очиод үсийг нь самнаж өгдөг. Тэр охины үсийг самнаж байхдаа ээжийн үсийг нь самнаж өгдөг байсныг санаад баярлдаг. Тэгсэн тэдний баяр хөөр удаан үргэлжилсэнгүй. Серагаас болоод амралтын газрын угаалгын өрөө бүхэлдээ хөөс болчихжээ. Бухимдсан Джейк тэрнлээ ууралсанд гомдсон Серач ховцоо өмсөд тэндээс бошуухан гарч явдаг. Урам нь хугарсан Сера гадааж үчээнд зогсож байсан морин дээр очиод өөрийгөө юу ч санахгүй, юу ч хийж чадахгүй байгаагаа хэллээ. Тэгээд ядаж түлээний мод цуглуулж чадах эсхэ үзье гэж хэлээд цааш явахыг нь жүчээн дотор байсан Джейк санамсаргүй олж сонсдог. Хэсэг хугацааны дараа Сера түлээний мод тэврээд ирсэн ч шатан дээр халтраад унчнаа. Энэ үеэр тэрэн дээр яарч очсон Джейк тэрнийг хүнд байдалтай байгааг ойлгоод сэтгэл санааг нь сэргээх үүднээс ойролцоо болж байгаа нэг Крисмас баярын зах дээр хамт очихыг санал болгодог. За sorry байж байгаа. Мөрөнд ганцхан реклам алгад авах заяа. Гэхдээ та нарт гоё юм хэлнэ сонсч. Top Electronics дэлгүүр маань чигэд нэг янзын галзуу брендing Монгол улсад аль биесны эрхийг авсан цороо ганц дэлгүүр юм байна. За тэгээд энэ чигэд брэнд нөө штэ. Дизайн, хэрэглэгчийн сэтгэл ханамж, технологийн шийдэл, зах зээлийн үнэлгээ зэргээр олон улсын хэмжээнд хэд хэдэн хүлээн зөвшөөрөгдсөн шагнал нэр хүндийн жагсаалтад багтсан брэнд юм байна. Галзуу юу. За жишээлбэл хөргөгч, хөлдөгч, угаалгын машин, QLED 4K зурагтыг хамгийн хямд үн олон сонголтойгоор оруулж ирсэн байгаа юм байна. Чиг брендийг Top Electronics-ос. За, кино тайлбараа одоо үргэлжлүүлцгээе. Тэнд Серагийн гэр бүлийнхэнтэй тааралдаж магадгүй гэж тэр найдаж байлаа. Тэр газар очисон Серагийн сэтгэл хөдлөнө. Тэгсэн тэр энд өмнө нь ирж байснаа санахгүй байлаа. Энэ үеэр Джейк тэрэнд бүх хүннээ хэлж, эхнэр нь хэдэн жилийн өмнө нас барсан гэдгийг, бас тэдний амралтын газар санхүүгийн хувьд нэлээд хүнд байдалд орсон байгаа гэдгээ. Үүнээс болоод тэд амралтын газараа зарж магадгүй байдалд хүрсэн гэдгээ ч хэлдэг. Гэхдээ Джейк тэр газараа зарахыг хүсэхгүй байлаа. Учир нь өөд болсон эхнэрийнх нь аав тэдэнд хормын бэлэг болгож энэ газрыг өгч байсан аж. Зочид буудлыг эхнэрийнх нь гэр бүл 3 үеэрээ ажилуулж ирсэн учраас энийг яагаад ч зарж чадахгүй гэдгээ тайлбарладаг. Энэ үеэр Эви охин Санта Клаусын чаргыг олж хараад баярлалаа. Тэгсэн нөгөө учир битүүлэг хөгшин ирээд тэдэнд бэлэг санал болгож Серагийн аавын өгч байсантай адилхан бөмбөлөг өгсөнд Сера ямар нэг зүйл санах шиг боллоо. Ингээд хамтдаа цааш явсаар тосгоны төвд очиход тосгоны Крисмас баярын сүлд модны гэрлийг асаах ёслол эхэлж тэд хамтдаа сүлд модныхоо гэрлийг асааж галын наадам эхэлдэг. Энийг харж сэтгэл нь хөдөлсөн Джейк, Сера, Эви бүгдээрээ баярлан дуулцгаана. За ингээд тэднийг буцаж ирэхэд Джейк охиноо унтуулчаад Сера дээр ирээд тэрнийг цасан ширхэгтэй бөмбөлөг хараад ямар нэг зүйл сансан эсхийг асуулаа. Би нэг хүнийг бүдэг мадаг сансан. Тэр хүн миний ээж байх шиг байсан. Тэгээд Сера өрөөлөгөө явхаас өмнө хоёулаа өмнө нь уулзаж байгааг нь гарцаагүй. Яагаад гэвэл би чамтай өмнө нь уулзсан бол гарцаагүй санах байсан. Гэж хэллээ. Энэ үгийг сонсоод Джейкийн сэтгэл хөдөлдөг. Маргаашнаас нь Сера өглөө эртэлж босоод Джейкийн ажилд тусалж эхэллээ. Тэр өглөөний цай бэлдэж, зочдын өрөө цэвэрлэх гэх мэт ажлуудад баг-багаар суралцаж, өөрөө ч энэндээ урамтай байдаг. Джейк ч энэ бүхэнд сэтгэл хангалуун байна. Энэ хажуугаар Сера цанаар яаж гулгахыг тэрнэр заалгаж эхэлдэг. Нэг өдөр Сераг Джейкийн хадам ээжийн өрөөнд орж ирэхэд хадам ээж нэг зургийн альбомыг үзээд сууж байлаа. Тэнд амралтын газарт нь амарсан хүмүүс өөрсдийн зургийг талархлын үгтэйгээр хамт үлдээдэг байж. Гэвч амралтын газраа удахгүй алдах гэж байгаадаа тэр маш их гонигтай байгаа нь илэрхий. Тэр зургийн цомгийг Серад өгөөд үзэж дуусахаараа тийшээ тавьчаарай гэж хэлээд гарч явлаа. Ингээд Сера зургийн цомгийг үзэж дуусгаад ширээнийх нь шургуулганд хийх гэж байгаад нэг сахиусан тэнгэрийн өлөгдөх тоглоомыг олж модноос өлгөх хэрэгтэй гэж бодно. Тэгсэн энэ үеэр тэр өрөөнд Джейк ороод ирлээ. Тэгээд тэр тоглоомыг эхнэртэйгээ хамт худалдаж авч байсан учраас эхнэрийнхээ өөд болсноос хойш сүлд модонд өлгөх зүрх нь хүрэхгүй өдийг хүрсэн гэдгээ хэлнэ. Тэгээд Крисмас баяраар хэцүү амьдралтай хүүхдүүдэд зориулаад тоглоом бэлэглэх арга хэмжээ рүү явах гэж байгаагаа хэлэхэд Сера ч дуртаяа хамт явахаар болдог. Джейкийн энэ сайхан сэтгэл Серад таалагдана. Тэгээд тэр хоёрыг бэлэг боогоо зогсч байтал нэг эмэгтэй хүрээд ирлээ.
Тэгээд Жейкийг хүнд туслахаар явсан хойно Жейк бол манай эндхийн хамгийн сайхан сэтгэлтэй залуу. Хэрвээ тэр байгаагүй бол манай тусламжийн арга хэмжээ олон жилийн өмнө зогсох байсан гэж хэлнэ. Энийг сонссон Сэрагийн сэтгэл бүрчих хөдлөнө. Тэгээд тэр хоёр эргэж ирсэн хойно бие биедээ татагдаж үнсэлцэх гэсэн ч Жейк гинэт болоод магадгүй чи хэн нэгэн хүнтэй гэрэлсэн эсвэл сүү тавьсан байж магадгүй штэ. Гэсэнд Сэра бие барьж өөрөө л угаа явдаг. Жейкийн энэ үйлдэлд тэрний сэтгэл бүрч илүү хөдөлдөг. Тэгээд маргааш өглөө сэрсэн даруйда амралтын газраа аврах нэг санаа олсон гэдгээ Жейк болон тэрний хадам ээжид хэллээ. Тэд өмнө нь тэдний амралтын газарт амарч мартагдашгүй дурсамж бүтээж байсан амрагчдтай хандаад тэднээс хандив хүсч болох юм гэж Сэра бодсон байна. Тэгсэн Жейк энийг нь таагүй хүлээж авлаа. Учир нь энэ нь урт хугацааны шийдэл болно гэж тэр бодохгүй байлаа. Нэг талаас Жейк Сэрад сэтгэл татагдж байгаагаа хүлээн зөвшөөрж байсан ч нөгөө талаас өөртөө дотроо зөрчилдөж байдаг. Тэр өглөө Жейкийг ажлын өрөөндөө сууж байтал хадам ээж нь орж ирээд тэрэнд чи энэ гэр бүлийн төлөө чадах бүхнээ хийж байгаа. Гэхдээ тэглээгээд чи өөрийгөө орхих хэрэггүй. Чи сэтгэлээ нээж, хайрлаж, амьдралаа үргэлжлүүлэх ёстой гэж хэлээд чин сэтгэлээсээ тэрвэрэд гарч явдаг. Энэ үеэр Сэра тэндээс явах гэж байлаа. Гэвч Эйви охин тэрнийг Крисмас баярыг өнгөртөл хамт байхыг ятгахдаг. Тэгсэн Жейк ирээд нөгөө сахиусан тэнгэрийн тоглоомоо сүлд модон дээр хатгалаа. За ингээд тэд Сэрагийн санаачилсны дагуу Крисмас баярын үдшилтийн урилгыг бэлтгэж тоосгоны хүмүүст тарааж эхэлдэг. Харин ой дотор Тад Ральф өвөтэй хамт хотыг чиглэн аялсаар. Та зэлүүд газарт яаж амьд үлдэх тухай блог хийвэл алдартай болох нь гарцаагүй гэж тэр Ральфд дахин хэлжсэн ч мань хүн энийг нэг л ойлгож өгдөг бай. Тэгсэн Сэрагийн аав ноён Белмонт томилолтоосоо эргэж ирээд охиноо сургаггүй байгааг мэдээд дэлбэртлээ уурладаг. Тэгээд туслахад нь яаралтай цагдаагийн газарт бүртгүүлэхийг тушаалаа. Харин тентхийг хариуцсан шериф Ральфын байшинд иржээ. Тэгээд машин дээрээ үлдээсэн захиаг нь уншаад тэднийг олж авахар хойноос нь хөдөлдөг. Зарим нөгөө талд Сэра оройн хүлэн авалт дээр юу өмсөхөө шийдэж чаддаггүй. Учир нь тэрэнд дандаа хуучин хувцс байлаа. Тэгсэн Жейкийн хадам ээж ирээд сэтгэлийг нь засаж тэрэнд баярын даашинз болон гутал бэлгэлж би сэтгэлээсээ өгч байгаа юм шүү. Энэ олон жилийн хугацаанд Жейкийг маань ганц инээмсэглүүлсэн хүн нь чи. Гисэнд Сэраж баярлалаа. Шериф Ральфыг зөвшөөрөлгүй загас агнсан хэрэгээр барьж таадтай хамт цагдаагийн газарт авчирхад ноён Белмонт ч тэнд аль хэдийн ирчихжээ. Тэгээд тэрнээс охиноо асуухад таад Сэраг аль хэдийн зочид буудалдаа оччихсан гэж бодсон гэдгээ хэлнэ. Тэгээд таад уулын орой дээрээс хоёр тишээ унсан гэдгээ хэлэхэд энийг сонссон шериф та хоёрын хайгаад байгаа хүнийг хаануугайг би сайн мэдэж байна гэж хэллээ. Энэ үеэр Сэра Жейкийн хадам ээжийн бэлгэлсэн даашинзыг өмсөд өрөөнөөсөө гарч ирж байлаа. Тэрнийг харсан Жейк хэлэх үггүй болж тэрнээс харцааж салгаж чаддаггүй. За ингээд тэр хоёр хамтдаа Жейкийн бэлтгэсэн жижигхэн талбайд бүжиглж эхлэхэд цаг хугацаа зогссон мэтэл тэдэнд санагдана. Энэ үеэр тосгоны захирагч болон тосгоны бусад иргэд Крисмас баярын үдшилтэд оролцохоор хурж ирцгэлээ. Тэд бүгдэд Жейкийн амралтын газартай холбоотой гэгээлэг сайхан дурсамжууд үлджээ. Ингээд Жейк хүмүүсийн урд гараад амралтын газар нь хаагдах гэж байгааг хэлэх гэсэн ч чадалгүй төгдөрчихнэ. Энэ үеэр тэнд байсан хүмүүс бүгдээрээ нэг нэгээрээ гарч ирээд тэдний амралтын газартай холбоотой сайхан дурсамжуудаа хэлээд Жейкийн үнгүү тусалж байсан тэр бүх сайхан сэтгэлийн төлөө бүгдээрээ сайн дураараа хандив өргөж эхэлцгээдэг. Нэгээр урагш гарч ирээд олон жилийн өмнө манай гэр бүл энд амарч байхад Жейк манай хүүд цанаар гулгахыг үнгүү зааж өгч байсан. Би тэр төлбөрийг нь одоо хиймээр байна гэж хэлээд чек өгсөн бол өөр нэг хос урагш гарч ирээд бид энд бансараа тэмдэглэж байхад биднийг мөнгө муутай гэдгийг мэдээд Жейк бүх үйлчилгээг үнгүү үзүүлж байсан гэж хэлээд бас л чек өглөө. Тэдний араас тосгоны дарга гарч ирээд тосгоны захиргаанаас нэлээд хөөцөлдсөний эцэст бид олон жилийн түүхтэй энэ амралтын газрыг түүхэн дурсгалт газар болгож бүртгүүлэхээр болсон. Энэ нь дараагийн санхүү босгох, сэргээн засварлах ажилд нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Харин хувийн зүгээс миний машиныг цаснаас татаж гаргаж өгч байсны төлөө энийг өгье гэд бас л чек өгдөг. За ингээд тэнд байсан хүмүүс бүгдээрээ тэдэнд өгөөмөр сэтгэлээр хандив өргөхөд Жейкийн хадам ээж болон Эйви охин бүгдээрээ маш их баяртай байлаа. Тэгээд Жейк Сэраг урагш гаргаад тэрнийг миний амьдралыг өөрчилсөн эмэгтэй.
гэж танилцуулгатай зэрэгцээд ноён Бэлмонд таад хоёр орж ирж таарлаа. Таад ирээд "Сера, би чамайг зөндөө хайсан" гэхэд Сера нэрээ сонсоод өөрийнхөө нэрийг санаж эхэлдэг. Тэгсэн тэр таадтай сүү тавьснаа ерөөсөө сандгүй. Тэгээд таадыг сүүн бүгжээ гаргаж ирээд өгөхөд Сера өмнө нь болсон бүхнийг баг-багаар санаж эхэллээ. Ноён Бэлмонт ч охиных нь амийг аварсанд Джейкэд чин сэтгэлээсээ талархаад таад Сера хоёрыг дагуулад авч явхад Джейк болон тэрний гэр бүлийнхэн сэтгэл нь үүмэрсээр хоцордог. За ингээд Сера хуучин амьдралдаа эргэж ирсэн ч Джейктэй хамт өнгөрүүлсэн мөчүүдээ мартаж чаддаггүй. Тэр Джейктэй хамтдаа өнгөрүүлсэн мөчүүдээ санах тусам тэрнийг бүр чилүүгээр санаж байлаа. Тэр өглөө Серагийн туслах өрөөнд нь ирээд тэрнийг ороо өөрөө хураасан байгааг хараад гайхнаа. Буудлын үйлчлэгчид нэмэр болох санаатай. Одоо ч Крисмас баяр шүү дээ гэж Сера тэрэнд хэлдэг. Тэгээд даавынхан зохион байгуулах гэж байгаа хэвлэлийн баг хуралд зориулаад тансыг даашинд санал болгосонд Сера "Зүгээрээ би илүү энгийн хувцас өмсчээ" гэд саналаас нь татгалздаг. Тэр бүхэл өглөөний цайгаа өөрөө бэлтжээ гэд доошо бууж галтгоор ороод Джейкийн гэрт сурсан өглөөний цайгаа бэлтгэж эхэлсэнд сандарсан туслах нь таадыг тэрэн дээр дагуулж ирлээ. Крисмас баярын өглөө Джейкийн гэр бүлийнхэн хайрцагтай бэлгүүдээ задлцгааж байна. Тэгээд тэд зурагтаар Серагийн оролцож байгаа хэвлэлийн баг хурлыг үздэг. Хэвлэлийн хурлаар Сера Джейкийн гэр бүлийнхэнд баярлаж байгаагаа хэлээд Джейкийн North Star амралтын газарт очихыг хүмүүст уриалдаг. Энэ үеэр таад ярианд оролцож Серад гэрлэх санал тавьсан гэдгээ хэлж тэрэнд өгсөн үнэтэй алмазын шигтгэхтэй бөгжөө ярьж тийм бөгжийг хаанаас авч болохыг бас удахгүй нэг нууц газарт хамтдаа очих гэж байгаагаа хэлдэг. Энэ яриг сонссон Джейкийн урам хугарч зурагтаа унтраалаа. Энэ үеэр Эйви охин Крисмас баяраар өөртөө зориулж биш, аавдаа зориулж аавыг нь хайрлаж, халамжлах хүнийг өгөөч гэж гуйсан гэдгээ хэлдэг. Яг л Сара шиг гэж хэлэхэд Джейк эргэлзэж эхэлнэ. Тэгээд "Та тэрэнд сэтгэлдээ гэдгээ заавал хэлэх хэрэгтэй. Одоо ч оройтойгүй штт" гэж охиноо хэлэхэд Джейк ч урам орж шууд гарч явлаа. Хэвлэлийн хурлын дараа Сера аавтайгаа уулзлаа. "Би жинхэнэ ажил хийнэ. Гэхдээ тантай хамт ажиллахгүй. Чи минь жаргалтай байна гэвэл юу хүснэ хий." Харин нөгөө талд Джейкийн хадам ээж утсаар тасралтгүй дуудлага хүлээж аваад захиалгандаа бүр дарагдаж эхэлж. За ингээд таад Сера хоёр тэрний төлөвлөсөн аялалд гарахын өмнөхөн Сера тэрэнд "Уучлаарай, чи бол гайхалтай залуу. Гэхдээ би үүнд бэлэн биш юм шиг байна" гэж хэлээд бүгжийг нь буцааж өгдөг. Тэгсэн мэн таад хариуд нь юу гэсэн гэж ингэж үг юм. "Би энэ талаар пост оруулж болох уу? Энэ салалт миний дагагчдын тоог эрс нэмнэ гэж би бодож байна" гэсэнд Сераж зөвшөөрөөд тэрнийг тэрвэрдэг. Бас л За энэ үеэр морин чарах хөлгөлсөн Джейк тэнд ухаан жолоогүй давхсаар ирлээ. Джейк Сераг явчихсан гэж бодсон ч Сера явах ямар ч санаагүй байсныг мэдээд баярлдаг. "Сера, чи одоо юу хийх гэж байна да? Чиний ачаар манай амралтын газар захиалгандаа бүр дарагдчихад байна." Энийг нь сонссон Сера "Тэгвэл чамд туслах хүн хэрэггүйз" гэж асуугаад "Энэ баярын өдрүүдийг надтай хамт өнгөрүүлэхгүйз" гэж асуухад нь мань Джейк ойлгомжтой хагартлаа баярлдаг. Энэ үеэр ноён Бэлмонд Джейкийн охин Эйви хоёр ирэхэд тэд хамтдаа баярлан тэврэлдэснээр кино маань конец фильм. Зяйн түрээд энэ галзуу гоё армантай киноны тайлбар маань дуусч байна. Крисмасын энэ сайхан орой та нарт маань хайрыг мэдрүүлсэн галзуу гоё кино байсан гэж муу борон найдаж байна. Мөрөгийн тайлбар тэгээ таалагдсан бол та нар маань Merry Christmas and Happy New Year bro гэсэн комментиг үлдээгээрэй. За тэгээд энэ галзуу гоё киног та нарт ярьж өгөхөд дугаарыг маань хамтрагчаар Top Electronics электрон барааны дэлгүүр хамтран ажиллалаа. Манайхан нэг сайхан мэдээтэй. Юу гэхээр шинэ жилийн баярыг тохиолдуулаад байна шүү дээ. Бүүм бүүм бэлэгтэй шинэ жилийн урамшуулал цаан чин Top Electronics эхэлсэн байгаа юм. Энэ яг үгээр та Top Electronics дэлгүүр дээр очиод худалдан авалт хий. Тэгээ зөвхөн танд зориулаад маш хэм дунд бүүм бүүм бэлэг бэлэглэн гэд боддоо галзуу биз. Жишээлбэл та чик брендийн хөргөгч худалдан аваад л кофе чанагч, будаа шагч, ус буцалгагч гэд өөрт хэрэгтэй бараагаа сонгоод л авчиж байгаа юм. Дээрээс нэмээд брендийн бэлгнүүд өгнө гээд л байна шүү цаан чин. Галзуу. За ингэж болоогүй бүр ямар ч урьдчилгаа төлөхгүй, хүүж төлөхгүй. Шин цахилгаан бараатай шин оноо угтах боломжтой байна шүү манайхан Top Electronics. За тэгээд та нар маань муу буруугаа буюу галзуу кино суугаад дэмжихийг хүсвэл саба дараагүй бол саба дарцсан бол лайк дарахтал тэгэл болоо явчих юм.
За тэгээд хэдүүлээ. Дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар удахгүй эргээд уулзтлаа. Түр баяртай.